Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure-Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгүй тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure-Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та хэлбэртэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Албан ёсны борлуулагч их хундраг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хөө байгаа юм. За наашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёр бас бодоолаа. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байр тавилдаг. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч иж тээ. За баярлалаа. Гэхдээ ер нь ястаа нэг шийдэлт хүрлээ дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55. Эрхэм сонсогч нартаа орой мэндийг хүргэе. Солонгоор нэвтрүүлгийн даваа гарагийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн шууд эфирт хөтлөгч Чанцал Дулааны би ажиллаж байна. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Дархан Шүтээс болон Pure-Mer сахны биенд хамтран ажиллаж байна. За энэ шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За нэг мэдсэн чинь амралтын өдөр дуусаад даваа гараг болцсон байна. Амралтын өдөр ялцчгүй цас ороод нэг л тийм. Гэтэ гэртээ амархад бол ихтэй ажгүй боломжийн өдөр байсан. Гадуур харахад бол мөндөр орол өглөө болсон чинь нилээн л хүмүүс шуугантай л ах шиг байлаа. Энд ч одоо 100 болоод байна. Юу болоод байна гэж ярилцсан хүмүүс их харагдчихсэн. Тэгээ сонсогчд маань ч гэсэн өдрүүдээ сайхан өнгөрүүлсэн бол амралтын өдрүүд ээ. За тэгээд өнөөдөр болохоор нилээн сонирхолтой улстай холбогдохоор бэлэн болсон байгаа. Дайны улстай өнгөрсөн 7 хоногийн ер нь бол сүүлийн 3-4-7 хоногийн холбогдсон хүмүүсийн мэдээллийг харсан чинь их хвчлэн дандаа Ази орны Европч гэдэг юм уу. За давхарцсан бас зарим нь Австрали энэ 7 хоногт ч гэсэн Австралиас 2 сонсогч бас орж ирэхээр болсон байгаа. Гэхдээ яалтчгүй одоо ороогүй улс орнтой амьдарч байгаа монголчуудтай бас холбогдох хүсэлтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр бас анх удаага Дайны улсаас зочин урьсан байгаа. Тэгэхээр сонирхолтой ярилцлага болох болов уу гэж бодож байна. За Equalor Philips өдрийн hello гэсэн байна шүү. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн оролцогчтойгоо холбогдъё. За нэрний хувьд гэх юм бол Бат Эрдэнэ анх эрдэн гэсэн бүсгүйтэй холбогдохоор бэлэн болсон байна. За холболтоо хий. За дуугийн баг зэрэг багасгаж чаад холболтоо хий. За скинт чанга дуурч. Энэ оролцогчтойгоо За ерөөдөө бол одоо холбогд хийгдэж байна. За би дуугаа баг зэрэг судлаа. За байна уу? Байна. За байна уу? За өдрийн мэнд гэхүү, орой мэнд гэхүү, цагийн зөрүү чи одоо хэдэн цагийн зөрүүтэй хэлээ? энд одоо өдөр болох гэж байна юм уу? 6 цагийн зөрүүтэй. Өдрийн хэдэн цаг болж байна? 6 цагийн зөрүүтэй гэхээр 11:30 одоо. Тийм биш үү? За тэгэхээр сонсогчид маань өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За. За. Намайг Бат Эрдэнэ анх эрдэнэ гэдэг. Одоо 32 настай. Дайны улсын Хернстэй хотод ажиллаж амьдардаг ийм жирийн нэг хүн байна уу? За тэгэхээр Дайны улсад очиод хэр их удаж байна? Дайны улсад ирээд би яг 7.5 жил болж байна. Энэ жил яг 8 дахь жил рүүгээ орно. 11 сард. За тэгэхээр хоёлаа яриагаа эхлээд Дайны улсад анх очсон сэтгэлээсээ уулзъя. Яг ямар зорилгоор анх Дайны орныг зорих болов? За тэгээд таны төсөөлж яснаас хэр өөр улс байсан бэ? Анх Дайнд чинь би чинь эрэхтэй нөгөө сэтгэлээр иржсэн. Би тэгээд анх нөгөө Монголоос болохоор сургууль сурах гэдэг. Монголоос болохоор би манай авч хоёр чинь нөгөө төрийн албанд ажилладаг жирийн нэг албан хаагчид учраас ямар нэгэн санхүүгийн тим нөө тусалцаа үзүүлэх боломж байхгүй. Тэгээд би нөгөө барилгын инженерээр сурах гэдэг. Тэгээд ингээд тэтгэлэг хаагаа явж байсан. Тэтгэлэг хаагаад нэлээд олон улсын ихтэй сургуулиудад өргөдөл өгсөн. Тэгээд Дайны улсаас хамгийн анх нөгөө засгийн газрын тэтгэлгээр надад ийм урилга ирээд тэгээд уухаан тас тэгэл шууд Дайны улсыг Дайны явлаа л гэх. Тэгээ ямар орн байдаг, юу байдаг мэдчихгүй. Тэгээд Европын Дайны улсад л ямар ч очиж сургууль сурна гэлээ. Тэгээд хоёр тавцаавал ирчихсэн. Тэгэл тэрнээс хойш айгу олон жил өнгөрсөн. Олон жил хийстэй 7 жил, 7.5 жил юм уу та. Тэгэл Дайнд очсон яг анхны сэтгэл ямар байсан бэ? Анх ирээд нэлээд гайхсан. Би ч нөгөө нэг Улаанбаатараас одоо юу гэдгийг Монголоос зөвхөн Бээжинд л одоо Бээжинд л очиж үзчихсэн.
Тэгээд түүнээс бол өөр улс орнд ерөөсөө очиж үзэж, аялж үзэж байгаагүй. Тэгээд энэ дээрээ л айгүй гайхсан шүү дээ. Тэгээд юу л тэр онгоцны бол эдгээр нэлээд том байх шиг тэгээл тэр метро эдгээр айгүй хөөгчсөн, галт тэрэг айгүй хөөгчсөн, айгүй соёл боловсралтай. Тэгээл би чинь тэгээл чамдантаа л ганцаархнаа тосч хүн байхгүй. Таньч мэддэг хүн байхгүй. Тэгээл сургууль сурнаа л гэж иржсэн. Тэгээл ер нь айгүй жоохон шокнд орсон гэх юм уу? Тэгэхээр бас шокнд оруулсан байна шүү дээ, тий. Монголд ялцч бол нэлээд өөр л байна л да. Би бас дайн улсын талаар интернетээс хайж үзсэн чинь ер нь бас биений хувьд ч гэсэн дайн улсын талаар мэдээлэл аягүй бага байдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр бас танаар дамжуулаад их мэдээлэлтэй болж явах болов гэж бодоод шүү дээ. За яваарсан сонирхолтой мэдээлэл хүргэх хичээе. За тэгэхээр оюутан болоод одоо дайн улсад очсон ба шүү дээ. Тэгэхээр тэтгэлгээр утсан гэхээр ажил хийж исэн үү? Одоо хамгийн анх очиод хийсэн хамгийн анхны ажил ямараас? Ер нь монголчууд төлхөө ямар ажил хийдэг юм бол дайнд очвол? Миний хувьд болохоор би анх ирчээд би нөө тэтгэлгээр ирсэн болохоор мэдээж сургалтын төлбөр, байр хоол, тэгээд мэдээж оюутнуудаас сар алгын хэмжээс нөө засгийн газраас цалин өгдөг гэх юм уу тэтгэлгээр. Тэгээд тэнгуут чинь тэр чинь болохоор миний хувьд аягүй хангалттай үрчиж байгаа юм чи оюутныхаа дотор байрны төлбөрийг төлчин, хоол ундынхаа төлбөрийг төлчин, тэгээд хэрэгтэй одоо юу гэдэг сургууль соёл ном дэвтэр гэх мэтчил ингээд ер нь хангалттай айгүй хүрэлцээтэй. Яг хуу хичээлийнхээ хажуугаар би болохоор яг хуу илүү мөнгө олохын тулд илүү мөнгө тгийсэн. Халаасны мөнгө гэх юм уу? Тийм тулд цэвэрлэгчийн ажил хийдэг байсан. Нэг цагаар. Тэгээд нэг айлингээр цэвэрлдэг. Тэгээд яг хуу зуны амралт, өвлийн амралт гэдэг нэг семестрийн дундуураа болохоор үйлдвэр дээр бас нөгөө нэг үйлдвэрийн тоног төхөөрөмж угаа цэвэрлэх гэх мэтчил тиймэрхүү ажлууд айгүй хийж илүү одоо юу гэдэг лээ? Халаасны мөнгө олдог байсан гэх юм уу? Тий. Монголчууд хэрэг байдаг юм бол дайн улсад? Монголчууд хэрэг байдаг бол дайнд? Миний хувьд айгүй цөөхөн байдаг байх гэж боддоо шнэ. Тэгэхээр би өөрөө болохоор нөгөө нэг Копенгаген гэх төв хотод амьдардаг байхгүй юу? Одоо нийслэл хотод. Тэгээ Орхус гэдэг бас нэг хоёр дахь том хотод. Ер нь тийм том хотуудад амьдардаг айгүй жижигхэн тийм буйдхан газар амьдардаг болохоор одоо хотод амьдардаг болохоор одоо манай хот чинь хэдэнстэй чинь 12-3 мянган хүн амтай юм уу та. Тэгээд тийм болохоор ерөөсөө нөө бусад монголчуудтай холбоо жоохон багтай. Тэгээд ер нь зарим монголчууд их хвчлэн дандаа тийм том хотод амьдардаг юм шиг санагдсан. Тэгээд би нэг айгүй нэг хөвгөлтэй мэлхэд нэг энэ дайнх монголчуудын ингээд нэг Facebook групп байдаг байхгүй юу? Тэгээд тэр группийг гишүүнээр ороод харсан чинь ер нь одоогийн байдлаар ер нь 43хан гишүүнтэй. Тийм үү? Тэгээд гэтээ нөгөө яг хөө мэдээж тэр группийн гишүүн биш өөр монголчууд бас байгаа л ахал та. Гэтээ ер нь миний бодлоор айгүй цөөхөн монголчууд байдаг санагдчихсан. Харин тийм байна те. Хүн амын тоогоор ч гэсэн дайн улс чинь нэлээд цөөн хүн амтай байх те. Харин тий ойлгохоор нэг 7.8 сая хүн амтай баха. Харин тийм шүү. Тэгэхээр монголчууд бас нэлээд цөөхөн л амьдардаг юм шиг байна. За үргэлжлүүлээд бас амьдралын өртөг одоо яг суралцаад амьдрахад амьдралын өртөг ер нь дайн улс хэр өндөр юм бол за тэгэхэд амьдрахад бас хэр аюулгүйч гэдэг юм уу те. Энэ талаас нь ярилцсан. Ер нь дайн улс болохоор амьдрахад ер нь айгүй боломжийн гэх юм уу? Одоо юу гэдгийг аюулгүй ямар нэг аюулгүй одоо жишээлбэл хичээл дээр би ингээд компьютероо ч юм уу гар утсаа ингээд өрөөнд сургуулийнхаа нэг өрөөнд ингээд архив авчих штэ. Тэгэхээр тулгаад алдан ч юм уу нэг тиймэрхүү ямар нэгэн асуудал байхгүй. Ерөөсөө айгүй тийм аюулгүй тийм гэмт хэрэг багтаа гэх юм уу? Тэгэл тийм газар тэгээд яг уу нэг юм болохоор ер нь өртөг айгүй өндөртэй. Ялангуяа нөгөө нэг Скандинавийн орнууд чинь мэдээж Дайн, Финланд, тэгээд Швед, тэгээд Норвегийн орнууд ордог штэ. Тэгээд эдгээр улсууд болохоор ерөнхийдөө дэлхийд айгүй өртөг өндөртэй улс орнуудын тоонд ордог. Тэгээд ер нь юм айгүй үнэтэй дээ. Тэгэхээр юм үнэтэй байх нь бас хүнсний хувьд ер нь дайн хүмүүс ямар хоолыг төлөхөө хэрэгэлдэг юм бол хоол хүнсний хувьд мах их бид нар ч одоо ер нь ингээл ич явах болохоор мах иддэг юм болов тэр улс орн ч гэдэг юм те айгүй сонирхдаг ш. Тэгэхээр дайн хүмүүсээс улсын үндэсний хоол нь ямар хоолнд байдаг юм бол үндэсний хоолндын хувьд гэх юм бол ер нь гахаа мах төлөхөө хэрэгэлдэг. Ер нь гахаагаараа угаасаа гахаа үржүүлэлт болон тэгээд нөгөө экспортороо ер нь дэлхийд ер нь тэргүүлдэг орнуудын нэг. Тэгээд хөвчлэн одоо Герман тэгээд Хятад мөн Америк болон Япон эднэр л ерөөхдөө гахаа мах ер нь экспортлдог. Тийм болохоор ер нь гахаа утсан мах тэгээд хям гэх мэтлэн гэсэн янз бүрийн гахаан гаралтай хоолууд эдэн мөн үхрийн мах хэрэгэлдэг. Тэгээд мөн далайн гаралтай загас одоо шимп чинь одоо сам орхоо юм уу? Тиймэрхүү хоолнд хэрэгэлдэг. Тэгээд тийм болохоор айгүй боломжийн монгол хүн ер нь ингээд амьдарчаад болол ерөөхдөө айгүй боломжийн хоолндтай ер нь махсаг гэх юм уу. Тэгэл мах төмсөөл идэл шүү дээ энд чинь мах төмс соос гураа ягаад.
За тэгвэл очиход бол ер нь бас гайгүй л юм шиг байна те. Зарим улс орны хувьд бол бас нэг арай өөр байгаад тах шиг байдаг шүү дээ. Хүнс ногоо Ер тийм. нь хоолндны хувьд айгүй тохиромжтой дайжгүй. Зүгээр хамгийн гол асуудал болохоор мэдээж хууль чангатай immigration цааш л айгүй чангатай болсон гэдэг байхгүй. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө заавал одоо жишээлбэл би айгүй өсөрчлээ шүү. Юу гэхэд нэхэр нэг одоо юу гэдгийг Монголоос яг жинхнээс энд ирээд ажил хийя гэвэл заавал хуулийн дагуу одоо юу гэдгийг ирэх ёстой. Түүнээс бол хараараад ажил хийх гэсэн ямар ч нэгэн боломж байхгүй. Тэгээ угаасаа энд ажил хийх гэж ирлээ ч гэсэн заавал нөгөө ажлын санал авсан байх шаардлагатай. Тэгээ ажлын санал нь болохоор бас нөгөө виз гарах хэсгээс шалтгаална. Жишээлбэл дайны одоо засгийн газраас жилд одоо 2 удаа гэх юм уу тийм positive list гэдэг тийм нэг юм жагсаалт гаргадаг байхгүй. Тэгээ тэр жагсаалтын дотор болохоор дайны улсад хэрэгтэй байгаа одоо ажиллах хүчинтэй мэрэгжил эднэрийг одоо ингэж шалгаруулад одоо жишээлбэл эрдэмтэн, шинжээч, инженер одоо өөр юу гэдэг entrepreneur ч юм уу тийм хэрэгтэй гэсэн тийм юмнуудын юм жагсаалтыг гаргаад хэрвээ таны ажил одоо жишээлбэл ажлын санал чинь нийцж байвал таны виз чинь хурдан гарна. Түүнээс бол ерөөсөө ер нь гарахаа ер нь жоохон боломж ер нь чангатай газар. Түүнээс бол ихэд хүлээн орчод боломжгүй мэн те. Ер нь хараар одоо ажиллах ч гэдэг юм боломжгүй гэсэн үг шүү дээ те. Боломжгүй хууль айгуу чанга сахидаг байхгүй юу? Тэгээл одоо жишээлбэл одоо хараар ер нь гэсэн ер нь боломж авахгүй. Одоо жишээл бусад улс орнуудыг бодвол айгуу чангатай. За бас анх удаагаар сонслоо. Ер нь энэ талаараас мэдээлэл байх. За тэгэхээр дайны улсын цагаан гарын талаар бас ярилцдаг юм. Ер нь яг ямар хуур амьсгалтай ор юм бол мэдээж үзэсгэлэнтэй маш олон газрууд байдаг л багтай тийм. Гэтэ цагаан гарын хувьд Монголоос хэр өөр бол? Цагаан гарын хувьд тэгэхээр ерөнхийдөө энэ чинь айгуу tricky гэж хэлдэг юм аа. Айгуу тийм одоо юу гэдгийг байнга солигддог гэх юм уу? Одоо манай Монгол шиг нэг айгуу хүүтрэл нэг одоо дулаагаал нэг тийм хит ингэж савладаггүй жилдээ. Гэтээ ер нь жилдээ савлахтаа дунджаар хит савлна. Одоо жишээлбэл өвгөлн гэхэд чинь одоо Celsius одоо юу гэдгийг 0 degree гэх юм уу? Одоо 0 градусаас ахуулаад ингээл хасах 10 гэх юм уу? Гэтээ дандаа өвгөлн одоо бороо ордог. Тэгээ нэг 2 сард юм уу хаа нэг жоохон цас хаялна. Тэгэл нэг 100 сар эдрээшэн тэмдэглэж бороонд донд тэмдэглэж. Тэгээ зам нь болохоор бас ерөөсөө нэг сайн халжихгүй 20-аас 25 тэгээл ерөнхийдөө бороо салхитай тийм шийлэг үр амьсгалтай болооч тэгээл ерөнхийдөө бороо орно. Тэгээ ихэнчлэн энд чинь нөгөө гадаадаас жуулчид ирэхдээ Германаас, Норвегиас эдэр ирэхдээ болохоор эндхийн нөгөө нэг далаа айгуу тийм салхитай байдаг учраас тийм нөгөө surfing хийх гэж айгуу хэрдэг. Гэх юм уу? Тэгээ тэгэнгүүт тэгээ эдрийг чинь далайн эргээ эднэр чинь одоо ялангуяа тэр Twisted гэдэг нэг жижигхэн хот үдээ. Тэрнийхээ далайн эргээг болохоор Cold Hawaii гэж нэрлэлсэн хүүтэн Hawaii. Тийм дулаахан нараа шараад ингээд байдаг газар ерөөсөө ер нь нар үзтгүү газар шүү дээ. Айгуу тийм үүлэрхэг бүрхэг гэтээ айгуу хүүтэн ч дулаач айгуу тийм савлгаатай гэх юм уу? Дундаж савлгаатай тийм цаг байна шүү дээ. За тэгээд бас сонирхож байсан зүйл нь дайны улс ер нь монголчуудын талаар хэрэг мэддэг юм бол одоо Монгол улс гэхээр юуны талаар төлөхөө асуудаг бол таныг одоо сурж байхад ч гэдэг юм те дайны улс хүмүүстэй хамт сурж ил байсан бол тийм. Монголчуудын талаар болохоор яг зарим хүмүүс нь мэднэ, зарим хүмүүс нь бол мэдэхгүй. Тэгээд ер нь дандаа Чингис хаанаар л ерөнхийдөө Монголыг хэлбэл төсөөлнө. Тэгээ нэг жижигхэн давжаа мартал гэж ярьдэн шүү дээ. Тийм эдгээр өөртөөх нь мартад айгүй өндөр мөч айгүй тийм одоо юу гэдгийг айгүй гой маринуудтай өндөр одоо маринуудтай шилбид нь урт. Тэгээ манай монгол марин ч айгүй тийм жижигхэн шүү дээ. Давжаа мартал гэж тэгдэг ш. Тэгээд тэрүүгээр нь айгүй мэддэг. Тэгээд яг мэдээж говийн цөл Gobi Desert гэх тэрүүгээр нь айгүй их бас мэддэг тий. Зам тээврийн хувьд бас нэрээ дайн яг ямар хөө байдг бол одоо метро ч гэдэг юм автобус ч гэдэг юм ер нь Монголоос бас хэр өөр бол энэ болохоор ер нь мэргэжлийн өвч төрөө би бас айгу нэг юм анзаарлаа. Энэ талаараа бид бис айгу сайн хөгжсөн. Одоо ялангуяа болохоор мэдээж метро галт тэрний ерөнхийдөө Копенгагенаас наашаа манай хот руу ингээд гол юуруугаа халтчиход бараг 3 цаг 30 минут ч юм уу ойролцоогоор 4 цагийн хугацаанд бол ирчдэг. Тэгээ юм метро эднэр галтрыг эднэр хөдөлгөх болохоор яг цаг цагтаа хөдлөнө. Тэгээ тэрнээс гадна автобус унаа эднэраас айгүй амир хөгжсөн. Тэгээ баг энэ чинь дайны ус чинь хавтгай газар ахгүй юу? Уулгаад эднэр байхгүй. Хамгийн өндөр цэгийн далайн түвшнээс 120 метр энэ айгүй амир айгүй намхай айгүй тийм. Тэгээ нэг их газраар болохоор Германтай холбосон бусад улстай болохоор мэдээж юугаар далаагаар одоо хүрээлэгдсэн гэх юм уу одоо Шведтэй бол гүүрээр холбогдно Норвегиэр болохоор мэдээж усан зам феригээд тийм болохоор ерөөсөө одоо юу гэдгийг
айгүй ер нь айгүй жижигхэн газар л та жижигхэн одоо газар нутагтай л та Монгол улсыг бодвол тийм болохоор баг нэг өнцгөөс нөгөө өнцг рүү ингээл машинтай явчихна нөгөө айгүй дайж үү уулаад дээр байхгүй болохоор тэгэл айгүй хайхгүй чигээрээс яваад айгүй тий бүгдрэл ер нь яах вэ харцангуй гайгүй юу дахиад бүгдрэл одоо замын тээврийн бүгдрэл гэдэг шүү дээ бүгдрэл бол айгүй дайж үү ер нь айгүй мэдээж ингээд ачааллахтай үед бол ачааллахтай байна л да. Гэхдээ ерөнхийдөө нэг их бөглөрөөд авах тийм ер нь асуудал байхгүй. Яг тэгэхээр зам айгүй сайн тавьж өгсөн учраас тэгээ ихэнх хүмүүс тэгээ баг бас дугуун унцдаг хүмүүс ихвчлэн. Дугуун унцдаг болохоор дугуун тустай замтай одоо бас яг Голланд эдэртэй л яг үнэхээр адилхан. Тэгээд яг тийм болохоор нөгөө нэг машин зам, дугуй зам, ягууны зам гэх 3 зам ингээд тустай ингээд тавьчихдаг болохоор ерөөсөө бөглөрл үүсэх нь ерөнхийдөө ер нь ховордуу байдаг. Тэгээд хурдны зам эдэрээр бол тэгээд тархнаа нэг хотоос нөгөө хот руу ингээд орчихно. Оо за тэгвэл ер нь л ишид тийш явахад нэгтээ бөглөрөөд авахгүй асуудал бол харьцан гайгүй юм шүү дээ. Ерөнхийдөө гайгүй. Тэгээд жижиг гэж бас болохоор манайх ч юм болохоор бас нилээн бөглөрдөн штэ. Би бол оюутан байхдаа сургууль руугаа явахдаа цаг гарan бол автобусан суудаг гэсэн. Яг тэгэл ерөөс ингээд бөглөрөөл нилээн бас уддаг гэсэн цаг ингээд зарцуулаа. Тэгэхээр бөглөрлөө авахгүй гэдэг бол бас нилээн давуу тал юм болов гэж бодлоо. За бас нэг асууя гэж бодсон зүйл нь одоо дааны хүмүүсийг одоо анхыг танилцаач гэдэг юм. Таныг тийм шоконд оруулж ирсэн зүйл бол нэг соёлын ялгаач гэдэг юм те. Өө ямар сони юм бэ? Ийм зүйл бас байд юм аа ч гэдэг юм те. Энэ талаар бас анх очиод удаагүй байхад нэг юм бодогдчихсэн зүйлс байсан болов. Соёлын ялгаа талаас надад болохоор хамгийн сонирхолтой яг ингээд өөрсдийн хувьд сонь санагдчихсан зүйл болохоор ингээд төмсийг ингээд ерөөсө халихгүй ингээд угаагаад ингээд чанаад ингээд шараад идчихдэг. Би ч нөгөө нэг Монгол зам гараад нөгөө нэг төмс рүү өдрийг чинь л арилгах гал үзээд байна шүү дээ. Тэгээ очиод нөгөө нэг дайн айл ингээ оройн хоол өдөр дөрдөл тэнгууд нөгөө нэг төмс ингээл нөгөө хальтаа тавьчаал ингээл болгоо чамлалтай хальтаа жоо би ч ингээл утгаараа ингээл арилгаад дотор төмсний дотхыг айгу иддэгсээ хүмүүс яг нөгөө гайхдаг чи яагаад ингээд хальтаа нийтдэггүй юм бид нар энд иддэг шүү дээ. Тэр нас айгу тийм сонирхолтой санагдчихсан. Тэгээд дайн хүмүүс ч бас айгу тийм юу одоо юу гэдэг лээ айгу тийм sweet tooth гэх юм уу айгу тийм чихэрлэг юмд айгу дуртай. Одоо жишээлбэл оройн хоолныхаа дандаа нэг тийм зайрмог одоо бэлуу гэсэн ер нь дандаа десерт идэнэ. Десерт идэхгүй л ерөөсөө тэр оройн хоол ер нь бүтэн тиймтэй full биш те perfect биш. Ерөнхийдөө айгу тийм сонирхолтой санагдчихсэн тэр надад айгу. Тэгэхээр ер нь бол оройн хоолныхаа дараа заавал бол тийм хөнгөн зуурч гэдэг юм уу те зайрмогч гэдэг юм тийм заавал иддэг юм шүү дээ те. Ерөнхийдөө айгу тэгин. Тэгээд licorice айгу хийддэг. Одоо юу гэдэг юм licorice ч одоо манай монголоор одоо чихэр үсэх юм уу? За. Тийм нэг гашуунд нэг тийм байдаг штэ. Тэрийг айгу их ер нь айгу иддэг. Тэгээд ер нь их таньч бүгд айгу дуртай. Ялангуяа Скандинавын орнууд Норвег ч гэсэн дуртай. Тэгээд би нэг licorice нэрсээ тасаагүй. Тэгээд залуудаа нөгөө licorice авч өгчөө тэрний үлдсэн үг ингээд шатаар бүрцэн дотор нь тийм licorice тийм байгаа байхгүй. Тэгээд би нэг амар дуртай аш мөртлөөсөө зүгээр тэгээд хад идэж явах үзэл юм уу гэдэг. Амны зугаа болгоод ерөнхийдөө иддэг юм биш үү? Ерөнхийдөө айгуу тийч манайх болохоор одоо юу гэдэг Монголч ч одоо жишээлбэл одоо чихэр одоо замдаа шоколад дээр ер нь энэ дэвс идэн л дээ. Гэхдээ ерөнхийдөө licorice төлөхөө ер нь айгуу хэрэгэлдэг. За тэр талаар бас сонь юм байна. За хоёлаа би нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад та төр уцаа авч байгаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. За Pure гоо сахны брендийн хувьд бол 27 жилийн туршлагатай Ronos гэдэг компаниас гарч байгаа эмчилгээний гоо сахны бүтээгдэхүүн байгаа. За Монголоос бол их ундраг компани аль биесны эрхтэйгээр зарж болуулж байгаа. За сүүлийн 7 хоногтод ер нь биений тавьшруулалт тосын нас танилцуулсан байгаа. За тэгээд амны цэц гэх мэтчлэн дотроо бол маш олон төрөлтэй юм байлээ. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг Pure хэрэглэгчтэй нэгдсэн групп гэсэн групп хуудас руу ороод харах боломжтой байгаа. За групп руу орох юм бол яг ямар бүтээгдэхүүн ямар нөлөөтэй гэдэг дэлгэрэнгүй тайлбарласан байт юм байлаа. За тэгээд холбогдох хуудасны дугаараас танилцуулъя. Солонгосоос ТИГ 10 80 8 69 39. За Монголоос бол 99 88 81 37 гэсэн дугаар руу холбогдоод захиалга авах боломжтой байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. За ингээ өргөжлүүлэн дайнд байгаа. За анх эрдэн бүсгүүд эргээд холбогдъё байна уу? За байна бай. За тэгэхээр өргөжлүүлээд одоо аялал руугаа бас орё гэж бодож байна. Тэгэхээр дайнд үзэж харахаар газрууд ямар газрууд байдаг бол ер нь анх удаа очиж байгаа хүмүүст санал болгох ямар газрууд байна? Дайн усад болохоор энэ болохоор нөгөө нэг дайн ч өөрөө нөгөө нэг Lego одоо манай монголчууд мэдэх байх тийм. Lego ч дайны өөр их брэнд аахгүй юу? Тэгэхээр нөгөө Lego тоглоом гэж байдаг штэ. Зөндөө олон. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө энэ чинь Legoland гэж бас байдаг. Нөгөө нэг одоо Lego-гоор арьсан янз бүрийн одоо юу гэдгийг барилга одоо
тэр бас айгүй сонирхолтой. Одоо ялангуяа гэр бүлтэй хүмүүсийн хувьд тэрүүгээр бас нэг орж үзээрэй гэж хэлмээр байна. Өөр чинь болохоор энд болохоор Орхусгийн хотод болохоор ерөөсөө Динgamл View гэдэг нэг юм хуучны Old Town байдаг байхгүй юу? Тэр нь болохоор одоо музей болцсон. Тэгээ дээрвэд одоо дайнчууд хэрхэн амьдарч байсан, яаж амьдарч байсан ингээ бүр тэр чигээр ингээ байшин барилгатаа ингээ хадгалаад ингээ үлдсэн. Тийм үзүүрүүлчихэд тэр бас айгүй сонирхолтой байж магадгүй. Өөр чинь болохоор нэлээд олон юм орж ирж ерөөсөө яг ингээд гол юу ажиллах. Гэтэ ерөнхийдөө дайн юм байгаль айгүй сайхантай. Одоо жишээл зар ингээ аялаа галхаал ингээ явж хахад ингээ ерөнхийдөө айл болгон нэг гадна хашаан болохоор айгүй тийм бутан ингээ ургуулад одоо манай одоо төмөр тийм модон идэр хашаа авах дандаа ингээ бут ургуулад ингээ тэрийг айгүй гоё өөртөө айгүй цэвэрхэн янзлаад ингээ явчихдаг. Тийм болохоор нэг цэвэр агаар айгүй ихтэй юм уу. Ерөнхийдөө ногоон байгууламж айгүй ихтэй. Ногоон байгальтай айгүй тийм хүрээлс тийм газар болохоор бараг л ингээд хэд алхаад гэрээсээ хэд алхаал тэгэл ойр орчдөг шүү дээ. Тэгвэл их гоё юм байна. Тэг ер нь салхин хараад чийсэн. Бас сая бодлоо л орон сууцны талаар нэр асуу гэж бодлоо. Одоо ер нь бол дайнчууд орон сууц яг ямар байдлаар одоо би бол Солонгост амьдарч байсан болохоор барьцааны мөнгө ч байд юм уу те оюутан махад барьцааны мөнгө заавал бэлдээл тэгээс сарын төлбөр гэж өгдөг ус. Ер нь дайн хүмүүс байшин барилгач гэдэг юм хувийн орон сууцны хувьд ямар үт юм бол барилгад одоо гэл бөөнөр нийтийн орон сууцнд байдгүй эсвэл хувийн ийм тусдаа одоо орон зайч гэдэг юм уу те одоо хаус ч гэдэг юм уу те ийм байдаг юм болов ямар арай одоо Монголоос өөр байдаг байх гэж бодож байна. Дайнчууд өөрсдөө болохоор ерөөсөө хаусанд амьдрах айгүй дуртай. Тэгээ ялангуяа энэ чинь нөгөө нэг айгүй хавтгай газар болохоор энэ тэнд тэгээ бас дэд бүтцсэн хөгжсөн болохоор энэ тэнд баг одоо газрын бухард очиод гэсэн байшин барихад ерөөхдөө нөгөө нэг дэд бүтцтэйгээ ойрох учраас ингээл ус шугам одоо үгийн цахилгаан дээр татаад дорхноо өрн гэсэн хаусаа барьчин газраа бодлож байгаа л. Тэгээ тэр тал дээр болохоор айгүй боломжийн гэх юм уу? За одоо над шиг одоо гадаадаас ирж байгаа хүмүүсийн хувьд болохоор ихэвчлэн дандаа нөгөө одоо түрээсэлдэг одоо үгийн хотдод дотор ажилдаа ойрхон ч юм уу дандаа тийм 1-2 өрөө өдөр түрээсэл. Яг тэгэхээр түрээсийн төлбөр айгүй өндөр байдаг байхгүй юу? Тэгээ би ч анх оюутан болоод ирж байхдаа нөгөө оюутныхаа байрны түрээсийн төлбөрийг төлөх гээл урьдчилаад 3 сарын төлбөрөөр урьдчилт төлөх ёстой гэх. Хэдийгээр цэглэгээр ирсэн ч гэсэн би нөгөө нэг иржээс тэтгэлээ авна. Тэгээд тэтгэлээ аваад ингээ оюутны байр захиалах нь бол хэдэн сарын өмнө захиалах хэрэгтэй гэх. Тэр бас нэлээд жоох асуудалтай байсан юм. Тэгэхээр заавал бас урьдчилж ер нь захиалах юм шүү дээ. Урьдчилж ер нь 3 сарынхаа төлбөрийг ерөнхийдөө хвчлэн дандаа түлжээд тэгээд ер нь байраа өрөөгөө түрээсэлдэг. Бас мэдмээр юм байна. Дайн хүмүүсийн зан аашны талаар нэр асуугаагүй юм байна. Ямар хөө зан ааштай хүмүүс байдаг юм болоо? Дайнчууд ерөнхийдөө айгүй тийм тайван тэгээд ерөнхийдөө ерөн шулуун хүмүүс байдаг. Тэгээд ерөнхийдөө худлаа хэлээгээгүй төвчдөггүй гэх юм уу. Тэгээд хэрэг яг өөрсдийнх нь философи болохоор ерөнхийдөө чи одоо юу вэ? Хүн болон ажил хийж байгаа тохиолдолд алдаа хийж болно. Тэгээд хамгийн гол нь алдаагаа нуугаад ингээ худлаа тэрийн дайгуу дургу. Тэгэл шууд алдаа хүлээн зөвшөөрөө тэгээд тэр алдаа торхноос залруулахыг одоо боддог гэх юм. Тэгээд миний бодлохоор дайнчуудад надад хамгийн их таалагдсан болохоор ер нь ингээ өөрсдийнх нь хэллэг гэдэг юм аа. Янз цалаа гээд тэр нь болохоор юу гэвэл бүр бичгтэйгүй хууль. Юу гэхээр чи ерөөсөө энэ дайны одоо системийн нэг л болол тэ нийгмийн нэг л болол тэ чи бол одоо юу гэдгийг бусдад адилхан гэх юм уу? Бусдад адилхан одоо чиний чаддаг чи одоо хинч байсан болно те. Бүр компани CEO одоо энэ чиний орлого юу гэдэг үү тэр нь бол хинч хамаагүй. Тэгээ одоо тийм байсан ч гэсэн тэгээ чи бол бусдад адилхан харьцах хэрэгтэй. Тийм болохоор бүгд equal гэж харьцаж явдаг. Тэгээд тийм болохоор нэг цэвэрлэгч ч байна уу, CEO ч байна уу, тэгээ багш ч байна уу, дарга зэрэг нь хамаагүй тэгээд ерөөхдөө айгүй адилхан тийм харьцдаг. Чи бол ер нь бусдад адилхан хийж явдаг. Яг тийм одоо хоорондоо тийм харьцаатай. Ажлын байрнаар тэгвэл айгүй гоё юм шүү те. Одоо дарга зэрэг даргаа гэдэг юм байхгүй. Зүгээр л бүгдээрээ нэг юм. Ерөөсөө тийм юм байхгүй. Одоо би чинь ажил дээрээ даргаа болол нэрээр дуудчихдаг шүү дээ. Тэгэл нэрээр дуудаад шууд ярилцаад байна шүү те. Шууд нэрээр дуудаад явна. Сургууль дээр хахад багшраач нэрээр дуудана, овгоор нь дуудаал шил багшаа гэх ямар нэгэн шаардлага байхгүй. Тэгэхээр адилхан мессенээс адилхан суурин дээрээс ер нь харьцсан. Нөгөөх нь ч гэсэн адилхан ингээд одоо надтай ингээд бас ярилцсан гэх юм уу? Одоо юу гэх хүлээж авна. Ямар нэгэн тийм дарга зэргийн тийм харьцаа авах тэр нэг амар юм аа. Тийм байна. Юу ч сонсож их сайгүй амар сонсогдож байна. Сая бас ажлын талаар ярьлаа. Ажлынхаа талаар бас товчхон ямар ажил хийж байгаа вэ? Ажлаа ороод хэр хэлсэн нэр айгүй ойрч хэлж байна. Би энд Боли бетон гэдэг нэг барилгын бетон одоо юу гэдэг
дутуу элемент, угсамрал дутуу элементийн үйлдвэр компанид айгу ажилладаг. Барилгын инженерээр ажилладаг гэх юм уу? Тийм. Одоо компанид ажиллаад 3 жил орчим болж байна. Тэгээ миний гол үндсэн үүрэг гэх юм бол одоо юу гэдгийг барилгын элементийн одоо дутуу элементийн даацын тооцоо хийх. Тэгээ тэрний нөгөө хүчтэлийн зурцлыг гаргах. Тэгээ мөн барилга дээр олон янз бүрийн одоо үйлдвэр дээр гарсан асуудлыг тэгээд орхноо тэр нь шийдвэрлэх л одоо миний гол үндсэн үүрэг. Тэгвэл ажил нь бас нэлээд сонирхолтой ажил байна тий. Яг энэ мэргэжлэр бас тантай адилхан хамт ажиллаж байгаа. Ер нь дайн хүмүүстэй явах уу эсвэл та ганцаараа ажил дээрээ ганцаараа гадаад хүн үү? Ер нь би ганцаараа гадаад хүн. Ганцаараа юу гэдгийг ихэвчлэн манай компани ч угаасаа дайн компани болохоор айгу ажлын орчинчлсан дайн. Тэгээ бид нар болохоор дайнаар ярина. Тэгээд болохоор яг нэг ганц хоёр болохоор гадаад хүмүүсээ бид нар гэхдээ бас яг одоо жишээл Голландаас ирсэн, Афганистанаас ирсэн. Гэхдээ тэд нар аль хэдийн нөгөө нэг багаасаа ирээд бүр дайнд болоод дайн паспорт аваад тэгээ одоо дайн хүмүүс болцсон гэх юм уу. Одоо би л ганцаараа одоогийн байдлаар болохоор дайн паспортгүй гадаад хүн байх шиг байна. За тэгэхээр ганцаараа дайн хүмүүстэй л хамт ажиллаж байгаа юм шүү дээ тий. Ер нь тий. Ажил дээр бас ганцаараа эмэгтэй нэ. Тийм үү. Оюутан байхдаа ч ганцаараа эмэгтэй нээсэн. Бага гүгүү дээр хүрээлээ шээ. Одоо бас ганцаараа ажил дээр эмэгтэй инженер гэх юм уу? За тэгвэл бас ганцаараа л од болт юм шүү. Харин жоох ихэлцтэй юм аа. За тэгэхээр хоёулах нь ярилцах бас цаг нэлээд өгч байна. Тэгэхээр хоёулаа төгсгөлд нь дайн улсыг анх удаа зорих гэж байгаа хүмүүст өгөх тавьчихсан зөвлөгөөч гэдэг юм. За нэг иймэрхүү зүйл дээр анхаармаарай гэдэг юм. Эсвэл визэн дээр ингэдэй тэгдэж гэдэг юм те. Танд бас хэлэх зүйл байвал хэлээ. Тэгээ яриа өндөрлөө. За дайн улсын хувьд болохоор миний хэлхий болохоор ажиллаар ирэх хувьд айгүй жоохон хүндрэлтэй Монголоос ялангуяа. Яг тэгэхээр заавал ажлын санал авсан байх шаардлагатай. Тэгжээж ажлын виз нь гарна. Түүнээс бол хараар ирэх ямар нэгэн боломж авахгүй. Харин сурахаар ирэх юм бол ер нь тэтгэлгээр ирэх хамгийн миний бодлоор боломжийн байх. Ялангуяа нөгөө ар гэрийн болцсон муутай тийм хүмүүсийн хувьд. Яг тэгэхээр энд чинь одоо тэтгэлгээр ирэх юм бол ирээд одоо сургалтын төлбөрийн бүрэн төлчин. Тэгээд мэдээж сургалт одоо цалин сэтгэлийг өгөн тий. Тэгээд ерөнхийдөө нэг ер нь тийм. Гэхдээ одоо юу гэдгийг өөртөө сургуулаа одоо төлөөд ирэх бол нэлээд үнэтэй. Яг тэгэхээр миний семестрийн төлбөр чинь баг ойролцоогоор 50-аас 53 мянган дайны крон гэж чинь нэг семестрийн л баг 25 сая төгрөг байсан Монголын. Эсвэл миний сонсч байсан хамгийн өндөр дүнтэй сургууль байна. Энэ айгүй өртөг өндөртэй газар. Тэгээ яагаад бид нэр тэтгэлгээр эргээд байдаг учраас энэ чинь нөгөө нэг Европын албаны улс дондор оюутнууд дотор үнгүй байдаг байхгүй сургалтын төлбөр нь үнгүй. Тэгээд оюутнууд үнгүй цалин болгодог хангамж сайтай. Тийм болохоор янз бүрийн одоо зүүн Европоос одоо Румыния, Молдов ч яг биш Румыния, Чех, Словакия гээд тэгээд бус улсууд Испани, одоо Итали, Францаас бас оюутнууд айгүй их суралцдаг, ирж суралцдаг. Яг л үнгүй учраас тэгээ эдгээр чинь бас нөгөө нэг цагийн ажил хийгээд бас юу лээ илүү цалин авах боломжтой. Юунаас. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө миний бодлоор аялахаар ирэх юм бол мэдээж болно л та мөнгө бэлдээ хэрээрээ л гэж хэлээ. Өртөг нэлээд өндөртэй гэсэн шүү дээ тий. Харин тий. Нэг тиймэрхүү. Тэгээд бас нэг хэрэг боломжтой бол нэг дайнлаар бас нэг айгу жоохон айлгчлаа. Нэг юм болохоор дайны талаар одоо яг үнийхээр ингээд ирээд энэ хөлөө олчих юм бол айгу боломж. Яг тэгэхээр цалин өндөртэй. Тэгээд цалин өндөртэй байдаг учраас ер нь амьдрахад айгүй хангалуун амьдралтай. Тэгээд яг хөө тэрний хэмжээгээр татвар төлнө л доо. Яг тэгэхээр эдгээр чинь нэлээд өндөр татвартай улсуудын тоонд орно. Тэгээд мэдээж тэр татвараас болохоор тэр universal healthcare гэдэг буюу нөгөө нэг нийтийн одоо эрүүл мэнд жишээлбэл одоо эмнэлэгт үзүүлэх одоо янз бүрийн эмчилгээ хийх тохиолдол үнгүй байдаг байхгүй юу? Яг тэр бүх нөгөө татвараасаа ингээд тэр нь санхүүж өгнө. Тэгээд ихтэй сургууль нас үнгүй оюутнууд үнгүй байдаг цалин хүс олгодог учраас бас яг тэрнтэй холбоотой. Цалингийнхаа одоо баг ойролцоогоос ер нь айгүй дэлхийн хамгийн ер нь төвхтэй татврын системд орно л да. Гэтэ ерөнхийдөө айлсгаар цалингийнхаа алсан 38-аас 58% татварт ер нь төлчин. Тэгээд өндөр цалин аваад тэрнийхээ баг хийхин төлөө гэхдээ тэрийг мэдээж нөгөө нэг бүх хүмүүсийг адилхан эрх тэгш учраас одоо жишээлбэл чиний одоо аав чи ядуу байж болно эсвэл баян чинэр хин гэсэн хамаагүй бүгд адилхан тийм одоо ихтэй сургууль сурах одоо төгссөн мэрэглээрээ сурах тийм өнгөө сурах тийм эрхтэй бүр цалинтай сурах тийм эрхтэй. Тэгээд тийм болохоор таны хувьд бол анх очихдоо англи хэлээр одоо жишээлбэл тэтгэлэг авсан гэхээр англи хэлээрээ шалгалт өгөөд тэтгэлэг авсан юм эсвэл дайн хэл сурсан юм болов? Тэтгэлэг болохоор англи хэлээр авсан.
TOEFL-ийн шалгалт өгөө. Тэгээд барилгын инженерээр тэгээд сурах гэдэг эрсдэлтэй сэтгэлгээ хөөцлөө. Тэгээд яг миний сургалт болохоор яг англи дээр байсан. Тэгээд сургуулийн хажуугаар би болохоор нэг англи хэл нөгөө оюутнуудад зориулж өнгөө тийм юу яадаг байхгүй юу? 7 хоногт нэг 5-аас 7 цаг өнгөө тийм сургалтанд сурах хэрэгтэй. Тэгээд тэрийг ашиглаад би хичээл хажуугаар нөгөө нэг дайны хэл сурдаг байсан. Тэгэл ажиллаа юу ягаал сургуулаа төгсөөл тэгэл ер нь ажилд орох гэж бас нэлээд зовсон. Яагаад тэгэхээр эдгээр чинь нөгөө нэг ажлын орчин дондоо дайны хэлтэй байх хэрэгтэй. Тийм учраас англи хэлтэй байсан ч гэсэн ерөөхдөө айгүй тийм сейф биш гэх юм уу? Заавал дайны хэлтэй байх хэрэгтэй. Тэгээ хүн болгон хэдийгээр англиар ярьдаг ч гэсэн ерөөхдөө дайны ус чи ерөөхдөө айгүй тийм proud өөрсдөө хэл бас багтдаг бас учраас тэгээ ажилд авах тохиол дандаа нөгөө дайны хэлээр ажиллаа. Би чинь тэгээд ажилд орох гэж зүгээр хэг гэж дайнаар нэрээ хэлбэл ер нь тэгж байгаа дэр нь ажилд орсон. Одоо бол айгүй дэжгүй. Одоо устгаж болсон уу? Одоо арай устгаж тэгээ англи гадаад хүн болохоор намайг ч харж үзээд нэг ганц хоёр англи хэл шийдчих гээд байдаг яриад За ингээд нэвтрүүлгийн цаг маань өндөрлсөн байна. Битүүртэй бас тойрыг сонссон сонсогч нартай баярлалаа. Дээрээс нь бас аягүй сонирхолтой яриа боллоо. Надад бол аягүй сонирхолтой. Би ч нөгөө дайны улсын талаар бас мэдлэг мэдээлэл өөр аяа. Надад бол аягүй бага байт юм ээ. Би ч гэсэн нэвтрүүлэг хөтлөнгөөр улс орн руу аялж чадахгүй ч гэсэндээ дайны улс орны талаар бол татврын тогтолцоо нилээ одоо давчиг хэцүүхэн байд юм. Гэхдээ өртөг өндөр юм байна. Аяллаар очиход бас болох юм байна. Гэхдээ мөнгөө сайн цуглуулах юм байна. Ингээд маш олон зүйлээс мэдээлэлтэй боллоо. За тэгээд урилгын маань хүлээж аваад найрсгаар хүлээж аваад бас гоё мэдээллүүдийг хүргэсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Наагаас энэ нэвтрүүлэгтээ урьж оруулсан нь хэрэг баярлалаа. Жохо сандраад та хамаг юм хальчаад ярьчихгүй. За баярлалаа. Тэгээд бас дараа хэрэг боломжтой бол нэг газар бас танилцуулаач гэдэг юм уу. Дайн орныг ингээд яг гудамжин ч гэдэг юм ингээд яг бас харуулад ч гэдэг юм уу те. Дахиад холбогдоорой гэж хүсье. Яг бол бас яриа надад бол аягүй сонирхолтой байлаа. Тэгээд сонсогчд маань ч гэсэн сонирхолтой байсан болов уу гэж бодчих. За тэгээ. За тэгээд дараа холбогдъё түр баяр та. За баярлалаа. Баяр та. За тэгэхээр дайн улсын талаар бас нэлээд мэдээлэл авч чадлаа гэж бодож байна. Тэгээд мэдээж яг одоо Монголд байгаа залуучуудаа бүгднгийн гадаад руу явуулснаа гэсэндээ бол биш шүү дээ. Гэхдээ ер нь бол гадаад руу яг сурах нөгөө боломж гэдэг маань бас жоохон юу гэдэг юм бэ? Би бол яг оюутан байхдаа Солонгос хэл сурж исэн болохоор Солонгос орн руу явсан. Гэхдээ яг тэр улсаас өөр бас маш олон улс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр улс орн болгоны амьдарч байгаа хүмүүсийн талаар та амьдрал нь яг ямар хөө байдгийг, одоо оюутан болоод очиход ямар байдгийг ч гэдэг юм уу те. Энэ талаас нь ингээд бодоод үзэх юм бол маш олон бас боломжууд байдаг юм билээ. Саяны бүсгүй манаас тэтгэлгээр сурж исэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр сонсож байгаа сонсогчд маань ч гэсэн ирээдүйд одоо сурагч байд юм, амьдрахч байд юм, эсвэл аялаар явахад нь тус нэмэр болсон болов гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаас танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Дархан Шүтээс хамтран ажиллаж байна. Шинжлэх ухааны технологи сургууль, Дархан уул аймаг дахь технологийн сургууль 2021 оноос 2022 оны хичээлийн шинжилгээ эсэлтээ авч эхэлсэн байна. За хичээлийн шинжилгээ эсэлтээ бол одоо авч эхэлсэн. За 1991 оноос хойш 30 жилийн туршлагатай ийм одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа сургууль гэж хэлж болно. За тэгээд 14 хөтөлбөрийн 23 мэрэгчлэр бол эсэлтээ авч байгаа. Тэгэхээр магадгүй одоо яг сургуульд ахлах сургуулаа төгсөөд за тэгээд их сургуульд орох гэж байгаа залуучууд маань Дархан Шүтээсийг бас сонирхоод үзэрэй. Ер нь бол нэг тийм сурахад бол их боломжтой санагдсан. Кемпус маягаараа байдаг. За тэгээд дээрэс нь яг нэг гэртээ байгаад суралцахад бас нэг жоохон төвөгтэй зүйлүүд байдаг. Яг надад бол ажиглагдсан гэрээсээ мэдээж суралцах гоё. Одоо яг сургуультай явбал гэр сургуульч гэдэг юм уу те хайртай дотны гэр бүлийнтэй байна. Гэхдээ гадаадд сурахын нэг давуу тал нь би яг тэр нөгөө сургууль хичээл номондоо шантан суралцах боломжтой нэг кемпусыг бүрдүүлждэг. Эндээс одоо нэг хол зориул ишээ тийш ингээ яваад тахгүйгээр оюутны байр, дотор байрнаасаа сургууль руугаа яваалч гэдэг юм уу те номын сан гэдэг бүх юм нэг дор байдаг учраас айгу давуу талтай байдаг юм байлаа. За холбоот утасны дугаар нь 9437 4455 гэсэн дугаар байгаа. За Facebook хаяг нь Шүтээс Дархан уул аймаг дахь технологийн сургууль гэсэн хаяг байгаа шүү. Тэгэхээр их сургуульд орох гэж байгаа сонирхож байгаа залуучууд манаас Facebook руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За ингээм манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Дархан Шүтээс хамтран ажиллаж байна. За 1 минут ингээс сэтгэлээс уншчи. Кэти Чемка гоё нэвтрүүлэг юмаа сүлүүд зав оруул сонсож байгаа гэсэн мэн. За маш их баярлалаа нэвтрүүлэгтэй мань хамт байгаад. За Эрдэнэ цэцэг Цэранбат сонирхолтой байлаа гэсэн мэн. За баярлалаа. Цэвэн төмөр баярлалаа. Түрэка гэсэн мэн. Аль хэдийн гараа явцсан уу? За тэгээд Баясаа Цэранбат орой мэндэ зочноор оролцож байгаа дүүдээ сайн сайхныг хүсье гэсэн байна. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлж байна. Надад хамт байсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Удахгүй та бүхэндээ оройны 20 цаг 15 минутаас за Монголын цагаар бол ер нь 19 цаг 15 минутаас Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай орой сайхан өнгөрүүлээрэй.
Та арьсандаа мэс хүрэхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure-Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгүй тунгалаг гэрэлцэн чангалсыг цэвэр байгалийн урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure-Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39, Монгол дахь утас 9988 81 37. Мөн та хэрэглэгчтэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хундраг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ах нь ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь ч техник технологи талдаа сонирхолтой хуваа юм. За ах наашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёроос бодоолаа. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90% нь ажлын байртай болдог. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч ижтэй. За баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэлд хүрлээ дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55.